Зохиолыг бичсэн Инх таймны чин зөрг. Зохиолыг уншсан Цодхүү. Аяга богино өгүүлэлг. Ээжээ Химэн уулгалдан уян бүсгүй арчиж байсан аяга доош нь алдчихлаа. Дэгснэ их л уртаар уулгалт нь. Яна хараа би энэ аягийг яагаад унагчих вэ? Ингэж болохгүй шүү дээ. Химэн нулимс мэлмэрүүлв. Түүний нөхөр төгөлдөр босч аягийг авч үзээд. За хараа зүгээр л шүү дээ. Энэ амсар дээр жижигхэн сэтэрч гэж. Үгүй ямар бид энэ аягийн дууж идээд байдаг биш. Энэ сервантад л байж байдгаас хойш энэ жижигхэн сэтэрхийг хэн анзаарах вэ? За миний хайр одоо битгүүл. Химэн арадан өгүүлээд аягийг их нэртэй өгөв. Уян аягийг эргүүлж тойруулж харснаа. Нэрээ зүгээр энтэй хараа. Яа, ашгүй минь гэж хөрхи ээжэс минь надад төрсөн өдрөөр нь бэлэглэж хүлээ. Миний хувьд юугаарч салшгүй өнөд эрдэм л байхгүй юу гэж хэлээд аягийг болгоомжтойгоор байранд нь тавив. Өглөө боллоо. Төгөлдөр ажилдаа яарах боловч зангигаа яаж чаагаад олсонгүй. Тэр их л бухимдангуй хамаг зүйлээ шийдлэн сандаачиж байтал уянга сэрээд хөөе чи юу болоод хамаг юм боолгаад байна уу гэж асуув. Төгөлдөр хувцсны шкафуудыг өнгөчих зураа. Би ажилдаа хоцрох гээд байна. Миний энэ занги ханаа 2-3 муу юм байдаг үстэй. Нэг нь ч олдохгүй юм. Химэн уурсан. Тэгээд өгсөндөө уурлаад байгаа юм. Байдаг газар л байгааз. Навч царайлал хар өглөөгөр лайта встав гэд хэлчихв. Энэ үгийг сонссон төгөлдөр нүдээ томруулан түүнд ортоод чи сая юу гэсэн бэ? Чи сая надад юу гэж хэлчихв? За мó өлөгч минь. Надад битгий гай болоорой гэж ашгараад түүнийг орлууд үлхэн унгаагаад гэрээсээ гарч одов. Уян гараас нь байдгаар хашгиран уйлсаар хоцорчээ. Жохомтэд иймхэн зүйлээс байтугай. Энэ нээсч хэцүү зүйл дээр ингэтлээ хоорондоо муудалцаж явсангүй. Орой болоход өглөө их нэрийгээ ихэд гомдоосондоо гимссэн төгөлдөр баглаа цэцэг байрсаар гэртээ орж ирэв. Ундуусанд байх бөгөөд уянга сервантныхаа өмнө дуу аялан өнөөх аяга арчин зогсож байлаа. Тэр төгөлдрийг цэцэг барин орж ирэхийг хараад хөөе миний хайр ирчихсэн юм уу? Чи минь ямар хөөрх юм бэ? Надад энийг өгч байгаа юм уу? гэж баярлан цэцгийг авч хүнэрлэв. Төгөлдөр түүнээс уучлалт гуйх гэсэн боловч яагаад ч юм байгаа байдал нь огт таалагдсангүй. Дэгснэ гадуур хүрмээ тайлан өлгөөд "Гү чи энэ гэр орноо цэвэрлэхэд яадаг юм бэ? Гэ хоолунд хийсэн юм уу?" хэмээн уцаарлав. Уянга түүний зүг гайхан хараад "Хөөе, хараа ийм гоё цэцэг өгчөөд одоо болтол хоорлоод байх юм уу? Гомдмор гэтгэн" гэж хэлээд жижиг өрөө рүүгээ орчихов. Төгөлдөр гараа ташаандаа аван араас нь харж зогсож байснаа. "Би ядарч байна. Өлсөж байна мэдвүү? Гарч юм идчихэд ирээ. Ирэхэд наад гэр орноо цэвэрлчихсэн байж байгаарай" гэж хэлээд хөрмөө аван гэрээс гарлаа. Төгөлдөр нэгэн пабд сууж хэд хэдэн удаа 100 татаад нилээд согтоод ирэв. Тэр дотроо уянгийн тухай бодож саяхны хүртэл ичнээ аж аргалтай байснаага нэхэн саналаа. Тэд хизээч хэрүүл уруул хийж байгаагүй бөгөөд харин чад жаргалаар дүүрэн хоёр биенээ халамжлан хайрладаг байж. Гэвч яагаад ч юм энэ өглөөнөөс бүх зүйл өөр болсон мэт төгөлдөрт санагдана. Хүүтэн хөндий гэр орон өөрт нь огт хайргүй мэт гэргий. Тэр өөрөө ч их нэртэй хайртай билүү гэж эргэлзсэн. Дүүний илдэг зөөлөн аш ялдамхан энэ эмсэглэл нь бодох тусам үзэн ядмарч юм шиг. Төгөлдөр толгоогоо базлаж байснаа гин итгэн байдаг чангаараа хашгирлаа.
Эргэн тойрны хүмүүс түүний зүг гайхан харна. Зарим нь түүнээ сайн. Удалгүй хамгаалагч залуу түүнийг сугдан явсаар папаас хөөж гаргалаа. Дөгөлдөр хөлн дээр гуйж ядан гэртээ орж ирэв. Тэр талмаарсан үдэ хонилгон уянгийг хартал цаатхан буудан дээр суугаад ширээн дээр тавьсан өнөөх сэтэрхий хаяга гүйлрэн сууж харагдав. Тэр төгөлдрийг орж ирсэн чинээ тоолгүй аяг руу цоо ширтэн хөдөлгөөнгөө суна. Төгөлдөр гинэт чангаар инээж яснаа гинтл их шацруулнаар. Чи юу яаж бодох юм бэ? Хөөш, өөдөг мөн навшоо. Намайг сонсч юу? Өгсөн ээжийнхаа нэг аягны хаанаас өглөө юу чи? Би чамд наад хогийг чинь хэдл бол хэдийг аваад өгч чадна мэдв? Хөөш навшоо. Чи яага над руу арахгүй байгаа юм гэж хашгиран уянг руу ойртон очлоо. Гинэт уянг түүн рүү аимшигтэй ширүү харцаар хараад Чи мэдээгүй гэж. Миний ээж үхээгүй. Тэр одоо ч амьд гэж хэлээд үл мэдэг мошихт нь түүний царайнд нас барсан ээжийнхэн төрхө тодрох шиг болов. Төгөлдөр тэр байдлыг хараад гинэт уус юм гарч ирүүл болоод хайсандаа хөдөлж чадахгүй дагчин чичирлээ. Тэр аманда чи чин химбэ химэн ээрч морон бутнаж өтөл уянг босч түүний хажуугаар зүрэн галт тоогоор балах. Мэгдсэн төгөлдөр ширээн дэрх аягийг ширтэн зогсож яснаа. Чи уянгаа биш вэ гэж шивнээд өнөөх аягийг шүүрэн авч цаа шалгаж явсан уянгийн дагц руу тасхын буулгалаа. Толгоонд туссан аяга бут өсөрч уянгарч газар солбоо нунав. Төгөлдөр газар хөдөлгөөнгүй хэвтэх эхнэрийг хэсэг ширтэж байснаа. Гинэт уулга алдан уянгаа гэж хашгирсаар түүний тэрвэрэн авлаа. Уянга нүдэ зөөлн нэгэд үл мэдэг нэмсэглээд хайрт минь намайг уучлаарай гэж хэлээд нүдэ анлаа. Төгөлдөр харамсан гашуудж уянгаа хэмээн хичнээн хашгирсан ч бүх зүйл дэндүү оройтжээ. Түүний амьдрал хагарсан шаазан лууга эргэж хизээч эвлэхгүй болов. Гагцхүү улаан цусаар будагдсан аягны хилтэрхийнүүд түүнийг дооглох мэд хаасаагүй бутарсан харагдана. Зосон нулимс татуулсан түүний мэлмий гинэт нэгцэн ч сэтэрхий аягны хараалаа сая дуусна дэндүү харамсалтай. Зохиолыг бичсэн Инх таймны чин зэрэг. Зохиолыг уншсан Цодхүү. Хэрвээ манай сувг та бүхэн таалагдж байвал лайк, саб дарахаа битгий мартаарай.